2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 1 цагийн үед Өмнөд Солонгосын Гүүри хотын 24 цагийн ресторанд ажиллаж байсан ажилтнууд гадаа чанга хэрүүл шүүгэн болж байгааг сонсов. Нэг ажилтан гарч шалгахад зүрх нь бараг зогсох шахсан. Дунд иргэн насны нэгэн нэрийг 20 гаруй насны 6 залуу бүлэглэн зодож байв. Рестораны менежер цагдаа дуудах гэсэн ч халдагчдын нэг нь түүний утсыг булаа авчээ. Гэсэн ч удалгүй цагдаа нар ирсэн байна. Хэрэг толбогдсон залуусыг газар дээр нь байцаагаад сулсан бол хохирогч Ким Жангминийг цагдаагийн хилтэс даваачжээ. Цагдаа нар түүнийг байцаах гэж оролдоход Ким Жангмин ямар ч хариу өгч чадсангүй. Тэр зүгээр л нэг цэг ширтэн цочирдсан мэт хөдөлгөөнгүй сууж байв. Хэдхэн хоногийн дараа тэр нас баржээ. 2025 оны 11-р сарын 7-нд Өмнөд Солонгосын инди кино урлагийнхан гунигтай мэдээ сонсов. Кино найруулагч Ким Жангмин дөнгөж 40 наснда хорвоог орхисон байлаа. Эхэндээ энэ мэдээ олонний анхаарлыг төдийлөн татсангүй. Тэр улсын хэмжээнд алдартай найруулагч биш байсан бөгөөд олон хүн түүний нэрийг ч сонсож байгаагүй. Гэвч 2026 оны 3 дугаар сарын 31-нд бүх зүйл орвонгороо эргэв. Түүний ар гэрийнхэн олон нийтэд гарч ирэн Ким Жангмин энгийнээр нас бараагүй, харин бусдад зодуулсны улмаас амнасаа алдсан гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллээр төмөр мэд тархаж олон нийтийн уур бухимдлыг төрүүлв. Удалгүй өөрийгөө халдагчдын нэг гэж мэдүүлсэн эр цахимд бичлэг нийтэлж уучлал гуйсан мэт харагдсан ч удалгүй өөрийнхөө шинэ хипхоп дуу хүртэл задсан нь хүмүүсийн уурыг бүрч хүргэв. Тэгвэл чухамдаа яг юу болсон бэ? Хэрэг явдлын өмнө Ким Жангминий талаар товч танилцуулъя. Тэрээр нийгмийн асуудлыг хүндсэн богино хэмжээний кинонуудаараа танигдсан Өмнөд Солонгосын инди кино найруулагч. Түүнийг мэддэг хүмүүс бүтээлүүдийг нь ямар ч хит чимэглэлгүй бодит амьдралыг шулуун илэрхийлдэг гэж үнэлдэг байж. Тэрээр 2016 онд Someone's Daughter киногоор анхны бүтээлээ хийсэн бөгөөд дараа нь хэд хэдэн нийгмийн сэтгэлтэй кино бүтээж. Тэдгээрээс хамгийн алдартай нь Exit 3 of Q Station нэртэй 27 минутын кино. Уг кинонд салалтын ирмэг дээр ирсэн хосууд санамсаргүйгээр Q бодол дээр тааралдан бүтэн өдрийн турш хамт алхаж өнгөрсөн амьдралаа эргцүүлдэг тухай үг үлдэг. Ийхүү бүтээл нь Police Human Rights Film Festival-аас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн нь хожим өөрийнх нь хэрэг дээр цагдаа хэрхэн ажилласныг бодоход эмгэнэлтэй давхцал болжээ. Тэр олон төдийлөн танигдаагүй ч хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ дунд маш их хүндлэгддэг нэгэн байж. Хамгийн чухал нь тэр нэгэн хүүгийн аав байсан. Түүний насанд хүрсэн хүү аутизмын спектрийн эмгэгтэй бөгөөд бусадтай харилцах, зарим нөхцөл байдлыг ойлгоход хүндрэлтэй нэгэн байсан. Ким Жангмин хүүгийнхээ цорын ганц асран хамгаалагч байсан тул үргэлж хамгаалж халамжлахыг хичээдэг. Хэрэг болсон орой хүүн гахай мах идэхийг хүссэн тул орой болсон байсан ч аав нь зөвшөөрөн Сутаг дүн дүүргийн 24 цагийн ресторанд хамт очижээ. Тэд хоолоо хүлээн сууж байтал рестораны уур амьсгал гинэд өөрчлөгдөв. 20-с 30 насны 6 залуу хүүг хачин дуу гаргаж бидэнд түүг учруулж байна хэмээн гомдлож эхэлжээ. Гэвч тэр шөнө нэг чухал зүйл болсон байдаг. Ким Жангмин түүний хүү хоёрыг орж ирэхэд өнөөх 6 залуу аль хэдийн согтууруулах гундаа ууж чанга шүүгэлдэн сууж байж. Яг тэдний гаргаж байсан дуу чимээ аутизмтай хүүд төгшүүр төрүүлж улмаар өөрөө ч бас дуу аваа гаргаж эхэлсэн байна. Тэгэхэд өнөөх залуус уурлаж хүүгээ чимээгүй байлгах хэмээн шаардчихэ. Ким Жангмин толгой бүхийн уучлал гуйн харин тэднээс өөрсдөө ч бас жаахан нам дуугаар ярихыг илтгэр хүссэн байна. Тэр мөчөөсөглөн нөхцөл байдал аюултай болж эхэлжээ. Нөхцөл байдал хурдан ширүүсв. Залуусын нэг нь Ким Жангминийг гадаа гарч тамхи татангаа ярилцъя гэж дуудахад тэр татгалзалгүй дагаж гарчээ. Хоолны газрын гаднах хяналтын камерт Ким Жангмин тэдэнтэй хамт тамхи татан зогсож байгаа дүрс үлдсэн байдаг. Түүний асуудлыг эвээр зохицуулахыг оролдож байсан бололтой гэж олон хүн үздэг. Гэвч ресторан руу буцаж орсны дараа маргаан дахин дэгдэв. Нэг мөчөд Ким Жангмин ширээн дээрээс ямар нэг зүйл шүүрэн авч өнөөх бүлэглүү ухас хийжээ. Гэхдээ тэр даруй баригдан хөдөлгөөнгүй болгосон байна. Энд нэг чухал зүйл вэ. Рестораны нэг ажилтан цагдаад түүний авсан зүйл нь гахаа махан котлет хэрчих хутга байсан гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлэг нь хожим цагдаа нар хэргийг харилцан зодон гэж ангилах гол үндэслэл болсон юм. Гэвч CCTV бичлэг дээр Ким Жангмин зүгээр л ширээнээс ямар нэгэн зүйл авч байгаа нь харагддаг болохоос яг хутга байгаа эсэх нь тодорхой биш. Түүнчлэн тэр уг зүйлийг далайд савж байгаа эсвэл ашиглах гэж оролдож байгаа дүрс байдаггүй. Бичлэгийг бүрэн үзсэн зарим хүмүүс бүр хутга байгаагүй гэж маргасан байдаг.
Харин маргаангүй нэг зүйл бол Ким Чамын хэдхэн секундын дотор баригдсан бөгөөд гартаа юу барьсан байсан ч ашиглах ямар ч боломж түүнд олдоогүй. Үүний дараа болсон явдал ямар ч утгаараа харилцан зодон байсангүй. Ким Чамын 6 хүний эсрэг ганцаараа байлаа. Нэг залуу араас нь очин хүзүүгээр нь боож унгааснаар Ким Чамын рестораны шалан дээр автизмтай хүүгийнхээ нүдэн дээр ухаан алдчихэ. Дараа нь халдагчид түүнийг сулран унтсан биег чирэн рестораны гадагш гаргаж хяналтын камер хүрэхгүй мухар гудамж руу аваачин хөдөлгөөнгүй болсон хонин хүртэл зодсоор байсан байна. Гэрчүүдийн ярьснаар зарим халдагч бүр инээлдэж байсан аж төргөн тусламж ирэхэд Ким Чамын газар дээр нь анхан шатны эмчилгээ хийжээ. Гэж түүнийг эмнэлэгт хүрэхийн оронд шууд цагдаагийн хилцэд аваачин байцаахаар болсон байна. Тэр шөнө хэрэгт оролцсон хүмүүсээс зөвхөн Ким Чамын л суллагдаагүй. Цагдаа нар юу болсон талаар асуухад тэр ямар ч хариу өгч чадалгүй хоосон харцаар ширтэн суусаар байсан. Эцэст нь цагдаа нар түүний настай аавыг дуудсан. Аав нь цагдаагийн хилтэст орж ирээд нүүр дээр нь хөхний зулсан, харц нь ямар ч амьгүй мэт болж юу ч хэлж чадахгүй болсон хүүгээ хараад цочирдв. Тэр цагдаа нараас юу болсныг асуухад ресторанд зодон болсон гэсэн ганцхан тайлбар өгсөн байна. Ямар ч яралтай байдал, ямар ч төгшөөрийн дохио байгаагүй. Гэвч Ким Чамын биеийн байдал маш ноцтой байсан нь хэндэж ойлгомжтой байлаа. Аав нь тэр дор нь хүүгээ эмнэлэгт хүргэв. Эмч нар шинжилгээ хийсний дараа түүний цээж дээд бие хүчтэй цохилтонд өртсөн болохыг тогтоосон байна. Гэвч үүнээс ч аимшигтай мэдээ гарсан, түүний тарих маш хүнд гэмтсэн байж. Ким Чамыг яралтай эрчим дэмжлэгээний дасагч шилжүүлж амьсгалын аппаратанд холбожээ. Энэ хооронд цагдаа нар уг хэргийг аль биесээр харилцан зодон гэж ангилсан. Тэдний үндэслэл бол ресторан дотор Ким Чамын ширээнээс ямар нэгэн зүйл авч бүлэг залуус руу ухас хийсэн тэр агшин байв. Ингэснээр хохирогч өөрөө ч сэжигтэн болж хувирсан. Цагдаа нар овг нь Ли гих нэгэн халдагчийг олж тогтоон баривчлах зөвшөөрөл хүссэн ч прокурорууд мөрдөн шалгалт хангалтгүй байна гэж үзэн хүсэлтийг буцаасан. Гэвч түүнээс өмнө хэрэг бүрч эмгэнэлтэй эргэлт авчирсан байлаа. Зодууснаас хойш 2-7 хоног гаруйн дараа Ким Чамын аль биесээр тархины үхжилттэй гэж онцлогдож удалгүй нас барж. Түүний гэр бүл хүндхэн шийдвэр гарган эрхтнүүдийг нь хандивалсан бөгөөд үүний ачаар 4 хүний амийг аварсан байна. Гэвч Ким Чамыг нас барсны дараа цагдаа нар түүнийг холбогдуулсан харилцан зодон гэх хэргийг сэжигтэн нас барсан гэсэн үндэслэлээр чимээгүйхэн хааж. Ар гэрийнхэн нь энэ шийдвэрийг хизээж хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэдний хувьд Ким Чамын ердөө хүүтэйгээ оройн хол идэхээр гарсан атлаа амнасаа алдсан байлаа. Тэгэхэд ягаад энэ хэрэгт хинч бодтойгоор хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Тиймээс гэр бүлийнхэн цагдаа дахин хандаж мөрдөн шалгалтыг шинээр эхлүүлэхийг хүчтэй шаардсан. Тэд энэ бол энгийн зодон биш, хүний амьд хүрсэн ноцтой халдлага гэж үзэж байсан. Гэхдээ тэд зөвхөн шаардлага тавиа зогссонгүй. Цагдаа нарын цуглуулаагүй байсан ойр орчмын бүх CCTV бичлэгийг өөрсдөө явж олсон байна. Тэр бичлэгүүдийг үзээд тэд бүх зүйлд итгэлтэй болжээ. Ким Чамын хийсэн цорын ганц түрмгийн үйлдэл нь ресторан дотор уусан тэр нэг удаагийн ухасхын хэлт байсан бөгөөд үүнээс өрөөр тэр огт дайрч давшлаагүй гэж. Гэр бүл нь бүх бичлэгийг цагдаад өгсөн байна. Гэвч цагдаа нар тэдгээрийг шууд шалгаагүй. Зөвхөн 2025 оны 12 дугаар сарын сүүлээр халдлага болсноос 2 сар гаруй дараа л бичлэгүүдийг дахин үзэж нэмэлт гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ. Ингээд 2 дахь сэжигтэн болох овг нь Лим гэх этгээдийг тогтоосон байна. Лим бол ухаалцсан Ким Чамыг ресторанаас чирч гаргасан хүн байж камерын бичлэгдэр тэр Ким Чамыг хүзүүгээр нь боож дараа нь камергүй мухар гудамж руу дагуулan явж байгаа нь тод харагддаг. Гэсэн ч цагдаа нар түүний би зодоныг салгах гэж оролцсон гэсэн тайлбарт итгэн түүнд огт хэрэг үүсгээгүй. Хэрэг улс даяар шууган тарсны дараа л түүнийг аль биесээр сэжигтнэр бүртгэжээ. Зөвхөн тэр үед Ли болоод Лим хоёрт улсын хилээр гарахыг хориглосон байна. Өөрөөр хэлбэл халдлага болсноос хойш 70 хоногийн турш тэд хүссэн үедээ гадаад руу оргон зайлах бүрэн боломжтой байсан. Үүнээс гадна хэрэг дахин саадтай тулгарв. 2026 оны 2 болон 3 дугаар сард цагдаа нар Ли болон Лим нарыг бид гэмтэл учруулсны улмаас хүний амнаас хохирсон гэх үндэслэлээр баривчлах зөвшөөрлийг 4 удаа хүссэн байна. Гэвч удаа дараа прокурорууд 3 удаагийн хүсэлтийг нэмэлт мөрдөн шалгалт хийх шаардлагатай гэж буцааж. Харин үлдсэн нэг хүсэлтийг шүүх татгалзсан бөгөөд шалтгаан нь 2 сэжигтэн тогтсон оршин суух хаягтай тул оргож зугтах, нотлох баримт устгах магадлал бага гэж үзсэнтэй холбоотой байлаа. Ингэснээр Ли болон Лим нарыг цагдсан хорилгүйгээр прокурор чилжүүлж тэд эрх чөлөөтэй хിവэр үлдсэн.
Хэрэгт холбогдсон хоёр этгээдийг цагдаа хорих хүсэл дараалан хэрэгсэхгүй болж байсан тул тэдний үйлдэл улам даварч эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Тэд хот дотор чөлөөдөө явж бусадтай ярилцахтаа болсон явдлыг зөвтгөж юу ч болоогүй мэт аашилдаг байсан аж. Танилуудынх нь нэгний ярьснаар халдагчийн нэг нь бүр нударга амраачглаа хэмээн хүмүүсийн дунд ярьж авсан гэх мэдээлэл хүртэл гарсан байна. Эцэст нь Ким Чан Миний үхлийн талаарх бүх үнэн 2026 оны 3 дугаар сарын 31-нд л нийтэд ил болсон юм. Тэр өдөр арга ирээхэн нь хэвлэлд хандан хайртай хүнээ задуулж амиа алдсан тухай дэлгэрэнгүй ярьж. Мэдээ бараг нэг шөнийн дотор уус даяар тархав. Хүмүүсийн уур хилэн оргилдо хурж цахим орчинд асуултууд ар араасаа хөвөрч байлаа. Хэрэг сэжигтнүүд дараагийн удаа арга ирээхнийг нь онилбол яах вэ? Хэрэгтэд оргон зогтвол яах вэ? Хэрвээ энэ хэрэг огт олонний анхааралд өртөөгүй бол үнэн хизээч ил болохгүй байсан биш. Хууль хяналтын байгууллагууд удаан хөдөлж байх хооронд цахим хэрэглэгчид өөрсдөө мөрдөн шалгах ажил эхлүүлжээ. Хүмүүс камерын бичлэгүүдийг үзэн халдагчдыг таних оролдож хоёр хүний нэр цахим орчинд тархаж эхэлсэн байна. Бас JTBC телевизийн мөрдөн сурвалжлах Crime Chief нэвтрүүлэг энэ талаар шалгалт хийсний эцэст нэгэн чухал зүйлийг тогтоож. Захимд халдагч гэж нэрлэгдэж байсан хүмүүсийн нэг нь үнэндээ огт халдагч биш байж. Харин эсрэгээрээ зодооныг салгахыг оролдож Ким Чан Минийг хамгаалахыг хичээсэн хүн байсан гэж. Гэсэн ч янз бүрийн зурхал үргэлжилсээр байлаа. Хамгийн өргөн тархсан таамаг нь халдагчид Гүри хотын орон нутгийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэсэн мэдээлэл байлаа. Харин тухайн бүлэглэл өөрсдөө мэдэгдэл хийж бид тэднийг таньдаг нь үнэн. Гэхдээ манай байгууллагын гишүүд биш хэмээн тайлбарласан байна. Мөн халдагчдыг танина гэж мэдүүлсэн хүмүүсийн хэлснээр нэг нь хувийн фитнес дасгалжуулагч, нөгөө нь хүргэлтийн бизнес эрхэлдэг байж. Тэрж байтугай нэг халдагчийг фитнест бэлтгэл хийж, гүйж дасгалхийн юу ч болоогүй мэт энгийн амьдралаар амьдарч байгаа гэх мэдээлэл хүртэл гарсан юм. 2026 оны 4-р сарын 7-нд тухайн үеийн хууль зүйн сайд Чун Сокко энэ иргэн талаар анх удаа олон нийтэд мэдэгдэл хийжээ. Тэрээр шударга ёсыг тогтооно гэж амлаж, Гүри хотын цагдаагийн газар 4-р сарын 2-нд хэргийг прокурор шилжүүлсэний дараа прокурорын тусгай мөрдөн шалгах баг байгуулан нэмэлт мөрдөн шалгалтыг шуурхай эхлүүлсэн гэж мэдэгдсэн байна. Мөн Ким Чан Миний гэр бүлийнхэн ямар хүнд цаг үеийг туулж байгааг ойлгож байгаагаа илэрхийлжээ. Тэд хамгийн хайртай, хамгийн халуун сэтгэлтэй хүнээ алдсан байсан. 2 хоногийн дараа Каракула Detective Agency нэртэй YouTube суваг энэ нэртэй холбоотой бичлэг нийтүүлж дахин ихээхэн шуугиан дэгдэв. Сувгийн хөтлөгч Каракула халдагчдын нэг болох Литэй бичлэн уулзсан ярилцсан байна. Тэрхүү бичлэгийн гарчиг нь би бол найруулагч Ким Чан Минийг хөнөөсөн хүн гих нэртэй. Камерын өмнө Ли хэлэхдээ хүүгээ алдсан гэр бүлийн уу гашууг ойлгож байна. Уучлалт гуйхаас өөр хэлэх үг алга, үнэхээр уучлаарай хэмээн хэлжээ. Гэвч тэр үнээс өөр бараг юу ч ярьсангүй. Каракулагийн тавьсан ихэнх асуултанд тодорхой хариулалгүй зөвхөн дахин уучлалт гуйсаар байсан. Бичлэгийн үйлдсэн хэсэгт хэрэг болсон шөнө тэнд байсан бусад хүмүүсийн яриаг оруулжээ. YouTuber Каракулагийн бичлэг нийтлэгдсэний дараахан олон нийтийн ур бухимдал бүрч нэмэгдэв. Учир нь хүмүүс Лигийн талаар өөр нэг баримтыг олж мэдсэн байна. Ким Чан Мин нас барснаас ердөө 4 сарын дараа Ли Tog нэртэй хипхоп дууга албан ёсоор цацсан байв. Энэ нь олон хүний хувьд талигаачин ар гэрийг доромжилж үйтэй адилхан санагдсан. Дууны үг нь төртөл миний дотор байсан гимзэмгүй зан аль хэдийн алга болсон. Мөн би танхаа итгэхэд болсон гэсэн мөрөөд байсан нь хүмүүсийн дургуутслыг улам бадрааж. Ли үүнийг тайлбарлахдаа уг дуу хэрэг болохоос бүтэн жилийн өмнөөс хийж эхэлсэн. Харин дуу нь анхны хайртайгаа холбоотой тухай байсан гэж мэдэгдсэн байна. Гэвч энэ тайлбар олон нийтэд огт үнэмшил төрүүлсэнгүй. Үүнээс гадна тэр уг дууга Помини гэх тайзны нэрээр гаргасан байж. Энэ нэрийг шууд утгаар нь бар хүн гэж ойлгож болгоч солонгос хэлний хэрэглээнд илүүтэй гэмт хэрэгтэн танхаа эдгэд гэсэн өнгө аястай ойлгогддог байна. Ли дахин энэ нэрийг зөвхөн барыг бэлэгдэж сонгосон гэж тайлбарласан ч солонгосын олон нийт түүнд итгэсэн. 2026 оны 4-р сарын 15-нд хүмүүс эцэст нь гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхчүүдийн солонгосын сүлжээ гэх байгууллага Сөүл хот дахь үндэсний цагдаагийн газрын төв байрны өмнө жагсаал зохион байгуулжээ. Тэд дараах шаардлагуудыг тавьсан байна. Хэргийг шударгаар бүрэн мөрдөн шалгах. Хэргийг хайхрамжгүй шалгасан цагдаагийн алба хаагчдад сахилгын хариуцлага тооцох. Төр болон үндэсний цагдаагийн газраас албан ёсоор уушлал хүсэх.
Жагсаалд хэдэн хүн олдсон талаар мэдээллүүд зөрүүтэй байдаг ч ойролцоогоор 150-аас 300 хүн ирсэн гэж мэдээлжээ. Оролцогчид Ким Чен Миний зургийг хэвлсэн цагаан цамц өмсөж, түүний гэр бүлтэй ив санааны нэгдлээ илэрхийлэн, буддын шашны мөргөлийн хэлбэр болох газарт олон дахин сөхөрч мөргөх ёслол үйлдсэн байна. Ингээд тэрхүү өглөө прокурорын мөрдөн шалгах баг Лигийн гэрт нэгжлэх хийжээ. Тэд гар утсуулан бусад эзүүлсийг хураан авч, хэрэг гарахаас өмнө болон дараа сэжигтнүүд хоорондоо юу ярьж байсан үнэхээр гимшиж байгаа эсэх. Эсвэл өөр ямар нэгэн зүйл нуун дарагдуулахыг оролдсон эсхийг шалгахаар болсон байна. Тэр үеийн байдлаар хэрэг мөрдөн шалгах шатандаа үргэлжилсээр байв. Өмнөд Солонгос даяар хүмүүс энэ хэргийг анхааралтай ажиглаж, шударгаас тогтоохыг хүлээсээр байсан. Гэвч хүмүүсийн дунд нэгэн хүчтэй бухимдал байлаа. 5 сарын турш Ким Чен Миний гэр бүл өөрсдөө CCTV бичлэг цуглуулж, дахин мөрдөн шалгах хүсэл тавьж, баримтлах зөвшөөрөл удаадараа хэрэгсэхгүй болж байгааг харсаар өнгөрсөн. Энэ бүх хугацаанд хэрэг бараг урагшилсангүй. Харин хэрэг олон нийтийн анхаарлын төвд ормогц бүх зүйл гинэт өөрчлөгдөв. Олон нийтийн ур бухимдал дэгдснээс 2 хоногийн дараа прокурорууд хэргийг шууд өөрсдийн хяналтандаа авчээ. 1-7 хоногийн дараа хууль зүйн сайд өөрөө энэ хэргийн талаар мэдээлэл хийв. 2-7 хоногийн дараа мөрдөн байцаагчид Лигийн гэрт нэгжлэг хийсэн байна. Энэ бүхэн хүмүүсийн дунд нэг л эвгүй асуултыг үлдээсэн. Хэрвээ энэ хэрэг цахим орчинд шууган тариагүй бол юу болох байсан бэ? Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2026 оны 5 дугаар сарын 4-нд халдлага болсноос яг 6 сарын дараа Ли болон Лим нарыг эцэст нь цагдан хорьжээ. Өмнө нь 7 удаа баримтлах зөвшөөрөл хүссэн ч бүтлгүүдж байсан бол энэ удаад шүүх тэднийг оргож болзошгүй, мөн нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэн баримтлах зөвшөөрөл олгосон байна. Хачиргалтай нь энэ бол өмнөх бүх шүүхүүдийн үл тоомсорлож байсан яг тэр үндэслэл. 6 сард болсон анхны хилцүүлгээр Ли болоод Лим 2 шүүх хуралдаа ирэх үед сэтгүүлчид талигаачийн ар гэрийнхэнд хэлэх зүйл байна уу гэж асууж. Гэвч тэд юу ч хэлсэнгүй, зүгээр л толгоогоо доошлуулсан байна. Удалгүй тэдэнд хүний амьд хүрсэн танха халдлага мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн гэсэн зүйл ангаар ял сонсгохоор болжээ. Сүүлчийн зүйл анги нь Ким Чен Миний аутизмтай хүүд энэхүү халдлага ноцтой сэтгэл зүйн хохирол учруулсныг аль бие ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Прокурорууд мөн сэжигтнүүдийн утасны ярианы бичлэгүүдийг олсон бөгөөд тэдгээрт хоёр этгээд хүнийг алах санаатай байсан мэт утгатай үг сэлсэн, мөн хэрэг гарсны дараа мэдүүлгээ хэрхэн тааруулах талаар хоорондоо ярилцаж байсан гэх нотлох баримтууд илэрсэн гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ хэргийн хамгийн эмгэлэлтэй хэсэг нь Ким Чен Миний хүүтэй холбоотой. Аавыг нь 6 хүн зодож байхад тэр айсандаа чихээ дарж чангаар орилсоор зогсож байж. Аавыг нь ухаан алдан унахад халдагчид түүнийг камерын бичлэгт хүрэхгүй харанхуй мухар гудамжлуу чирж авч явсан байдаг. Хүүгийн хувьд тэр мөчөд хийж чадах зүйл огт байсангүй. Тэр аавдаа тусалж чадаагүй. Тэр хэнийг ч дуудаж чадаагүй. Тэр зөвхөн аав нь харанхуйлуу алга болж байгааг харахаас өөр аргагүй болсон. Өнөөдөр Ким Чен Миний хүү нэг ч өдрийг эмгүйгээр өнгөрөөж чаддаггүй. Аавыгаа хэрцгийгээр зодуулж байсан дүр зураг түүний тойнд байнга иргэн ирдэг. Эмээ уухгүй бол тэрийн дурсамжаа даван туулж чаддаггүй байна. Одоо түүнийг өвөө нь асарч байгаа бөгөөд өвөө нь хэлэхдээ өмнө нь үргэлж инээмсэглэж явдаг байсан энэхүү одоо байнга айж түгшиж хаяа орилж хашгирдаг болсон хэмээн ярьж. Хамгийн гунигтай нь гэр бүлийнхэн нь өнөөдрийн хүртэл түүнд аав нь нас барсныг хэлээгүй байна. Тэд түүнийг үнэнтэй нүүр тулахад бэлэн биш гэж үзсэн. Мөн энэ хэргийг мөрдөн шалгалтыг хангалтгүй явуулсан асуудлаар 6 цагдааг сахилгын хороонд шилжүүлсэн талаар Өмнөд Солонгосын цагдаа нар мэдгдсэн. Хүүгээ өмөрч хамгаалахыг оролцсон нэгэн аав 6 хүний гарт хэрцгийгээр задуулж эцтэй амнасаа алдсан энэ хэрэг өнөөдрийн хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Ар гэрийнхэн болон Өмнөд Солонгосын олон нийт буруутай этгээдүүд хууль ёсны хариуцлага бүрэн хүлээж энэ хэрэгт шударгаас тогтоох өдрийг хүлээсээр байна.